Оройн төргийн үзэгчтэй сэдв шийдэл ярилцлагын удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид энэ удаад эдийн засгч Бат Зоригтой сүүлийн саруудын эдийн засгийн нөхцөл байдал болон үнийн өсөлтийн талаар ярилцах болно. Оройн төргийн танд. Тэгэхээр сүүлийн саруудад нэлээдгүй амралт, за дээрээс нь одоо баяр наадам нэлээдгүй боллоо. Монголчуудын тухайд нэлээдгүй зарлах ихтэй сарууд өнгөрлөө л тоо. Тэгэхээр үүнтэй зэрэгцэн цахилгааны өнгө төлбөр нэмэгдсэн. Тэгэхээр эдийн засаг яг одоо ер нь ямар хувь байна? За манайх ч одоо өөрөөр нүүрсний эдийн засаг тий. Тэгээд одоо 2024 онд нүүрс 40% унтсан. За он гарсаар нүүрсний тоо хэмжээ буюу одоо яг тоо хэмжээний үед төдийл өсөөгүй. Тэгээд Эрдэнэс тавталгаа бол нүүрсээ чадан ядан урагшаа гаргаж байна. За яагаад нүүрсний тоо хэмжээ ингээ огцон буурч байгаа гэхээр хятадын тал дээр одоо хятадын чэнжүүд цаана нүүрсний овоолго өссөн. Монголоос авах сонирхол бол байхгүй. Ийм нөхцөл байдалтай бол байгаад байгаа. Тэгэхээр эндээс хамаарат нөгөө орж ирж байгаа валютын орлого чинь багасаад ирнэ шүү дээ. Гэтэл нөгөө талд орж ирж байгаа валютын орлого багасж ирж байгаа нөгөө талд нь аялал жуулчлалаар тэрбум доллар гараал нөгөө цахим мөрөйтэй тоглоом бетээр тэрбум доллар гараал тий. За ингээд том дүнгууд оны ихэнд гараад эхлэхэр чинь валютын анш буюу ам доллар чинь төгрөгийн эсрэг чангараад эхэллээ сүүлийн одоо онгарснаас хойш тий. Тэнгүүд Монгол банк яаж юм гэхээр одоо төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж тэр ханшийн өсөлтийг зогсоохын тулд бодлогын хөг 12% болголоо. Эргээд тэр нь бол яг нөгөө долларчлалт явахгүй байх тэр нөлөөтэй гэсэн үг. Төгрөгийн хадгаламжаа хүмүүс доллар болохгүй л гэсэн санаа шүү дээ. Тэгээд нэг иймэрхүү тэгэд яг сая нүүрсний нөлөөгөөр бол экспортын орлого дахиад төсвийн орлого 1-р сарын байдлаар 45% буурчиж байгаа. Тэгэхээр нөгөө өөдрөг төсөв чинь ямар их өндөр таамаглал төсөөлөл дээр бий болсон одоо ингээд үнэнд гүйцэхтэй харагдаж штэ. Тэгээ төсөв талдаа мөнгөний орлого талдаа хатуу, төсөв талдаа орлого нь хүрэхгүй хүнд нөхцөл байдалтай. Дээрээс нь бага реформ нэртэй үн өсгөх арга хэмжээнүүд аваад ард түмэн рүүгээ явуулсан. За эргээд тэр реформ нэртэй үн өсгөлтийн чинь цаана инфляц 1-2% нэмэгдүүлнэгээд Монгол банк тооцоо гаргацсан мөлий штэ. Одоо 9.2 тоо гэдэг юм бол тэр инфляц бол 12 лөө төхнө гэдэг. Тэгэхээр хоёр оронтой тоороо. Яг бид нар ингээд инфляцийг жилээр нь яриад байгаа нь ингээд нэг юм 9-10% өсөлт юм шиг яригдаад байгаа. Гэтэл энэ тоо ингээд эргүүлээд ингээд харах юм бол 2022 оноос хойш дандаа 2 оронтой тоонд явж байгаа шүү дээ. Тэр бол бүр ингээд нийлүүлээ ингээд ботох юм бол сүүлийн 3 жилээр ботох юм бол энэ чинь 40-50% өсөлт явж байгаа байхгүй. Тэгэхээр 2 оронтой тоо дахиад дараагийн жилдээ 2 оронтой тоогоор өснө. Дараагийн жилдээ дахиад 2 оронтой тоогоор өснө гэдэг чинь өөрөө суур бол маш өндөртэй өсөлт байгаа байхгүй. Суур нь хадгалагдсан. Тэгээ өндөр. Тэгэхээр энийг яг жилээр нь яриад байхаар мэдрэхгүй боловч энэ чинь 3-4 жилээр нь авах зөвхөн маш өндөр өсөлт буюу одоо энэ иргэдийн карман дээр яг л мэдрэгдэж байна л та. Бараа бүтээгдэхүүний үн өссөн. Тэгэл одоо цалин хуралдуулж өсөхгүй тэгэхээр болдгоо гэл. Тэгээ яг ард түмэн нэг юм гайхширсан байдалтай үнийн өсөлт, ханшийн уналт, татврын дарамтанд орцсон. Ер нь бол одоо Монголд одоо санхүүгийн хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгө бий болгоод амьдрий гэдэг юм хүсэл мөрөөдөл одоо маш бага болцсон. Нийгмийн орчин нөр агарын бохирдолтой, төвөгжрэлтэй ингээд асуудал ихтэй, стресстэй тий. Нөгөө талдаа засаг нь хоорондоо хид хуваагдаад дээрээс нь бодлого нь маш тийм одоо судалгаагүй. Тэгээд хитрхийн ингээд улс төр дээр PR дээр үнэлсэн болоо явчихж байгаа. За Монгол банк нь тэрний эсрэг одоо ханшаа ядаж явуулахгүй гэдэг юм арга хэмжээ аваад нэг эдийн засгийн нөхцөл байдлыг ингээ ерөнхийд нь харахаар ер нь бол хүнд байна. Тийм нартаа сайхан бол биш. Үйлэрхэг шуурхтаа салхитаа одоо гадааш тасан шуурх тавьж тэрэн шиг л байна шүү дээ. Төв банк ер нь ажиллаа хийж чадчихэв үү? Сүүлийн ковидээс хойш яг мөнгөний хатуу бодлоос одоо сүүлийн жил гэхэд нэг баг зэрэг сулруулж штэ. Гэтэл одоо ингээд буцаад одоо чангалцдаг. Гэхдээ одоо эн чинь яг шулуухандаа хэлэхэд засагтай нэлээд холбогддог л да. Засагтай үр дүнд орсон юм шүү дээ. Энэ төв банк чинь дандаа засгийн шийдвэрийн араас ингэж бодлого хэрэгжүүлээд байна уу да гэдэг асуудал яригддаг. Энд дээр таяг өгч байна. Ковид үед бол 7 их найд төгрөг хэвлэлсэн шүү дээ. 7 их найд төгрөг хэвлээд мөнгөний нийлүүлэлт 22 их найд байж байгаа 28 болдё. За ингээд эргээд энэний одоо нөлөө болохоор валютын анш болохоор 2700-800-аас 3000 тавсан шүү.
Тэгэхээр энэ чинь угаасаа ер нь бол яаж яваад юм гэхээр нэг талдаа төгрөг хевлээд яваад байна уу? Нөгөө талдаа тэр валютын нөөцийг бүрдүүлэх замаар ханшаа доктортой барьж гинүү гэдэг нь Монгол анги чинь хоёр сорилттой тулчаад байгаа. Дотоодын үн үү, гадаадын үн үү гэхээр алийг нь шилж чаддгүй. Гэхдээ яг дотоодын үн буюу тэр инфляцид валютын ханш нь одоо бараг 40 орчим хувьтай импортын бараа байдаг гэж ярьдаг ч гэсэн одоо нэг дээл ойж байгаа дээлний үн биш үү? Дээлний үнийг жишээ нь дотоодын үн гэж бүртгэж байгаа байхгүй. Гэхдээ дээлний түүхий идэж өөрөө валют тахгүй. Тэгэхээр ер нь бол үйлдвэрлэгчнэр дотоодын үн гэж ярьж байгаа боловч тэдний бүх түүхий идүүд нь гаднаас. Тэгэхээр яг үүндээ дотоодын инфляц ч өөрөө валютын ханш буюу импортоос маш хүчтэй хамааралтай учраас Монгол анги нөгөө төгрөг ам долларын ханшийг доктортой барихаас өөр аргагүй болж хувирдаг. За тэгээ яг ийм үед яаж юм гэхээр төсвийн төлсөн бодлого за Монгол анхны зарим байдлаар мөнгө хэвлэх энэ хоёр бодлого чинь нийлэнгүүт төгрөгийн ханшийг унгана. Эргээд нөгөө валютын нөөцөөрөө жоохон барих гэж үзнэ. Тэгээ барахгүй болохоор ханшаа явуулна. Иймэрхүү байдалтай. За ер нь бол Монгол банкны гол ажил бол яг ингээд үнийг доктортой нам төвшөнд барих энэ төр гэж ярьдаг ч гэсэн инфляцийн бараг нэг 40 орчим хувийг 3 бараа бүтээгдэхүүн эзлээд байгаа юм. Одоо мах, сүү, хүнсний ногоо, гурил гээд ингээд эдгээр зах зээл өөрөө улирлын нөлөө бол маш ихтэй. Улирлын нөлөөнөөс хамаарат инфляцид хүчтэй нөлөөлдөг. За дээрэс нь бидний одоо ярьдгаар ченжүүдийн энэ зах зээлийг одоо нэлээд эзэлсэн. Тэгээд ер нь бол одоо гурилыг жишээ нь одоо нэлээд хомсдолтой үед нь буудаг жишээ нь энэ гурил үйлдвэрлэх компани руу буудаага дарж агаад тэгээ яг ингээ хомсдолтой үед нь зардаг тийм эсвэл махыг бол бас ингэж дарж байгаа нөөцийн мах байхгүй бол ингээ дахиад үн өсгөж зардаг гэх. Тэгэхээр энэ зах зээл дээр Монгол банкны зүгээс одоо өөрийнх нь хийх ажлынх нь 40% тэнд яваад байгаа байхгүй. Инфляцаар нь ботхоор суур инфляци бууруулахгүй л бол бид нар 1000 энэ мөнгөний бодлогыг хангалаад эрэлтийн инфляц гэж яриад бол иймэр байхгүй. Тэр чинь тэгэхээр энэ дээр Монгол банкнаас өөрөө одоо Монголд хамгийн судалгааны think tank ихтэй ийм институт зөхгүй Монгол банк бол одоо хамгийн гайгүй. Тэгэхээр энэ дээр судалгаагаа маш сайн хийгээд энийг одоо засгийн газар энэ сангийн яам энэ холбогдох одоо энэ хөдөө аж ахуйн яам энэ барьж гүмээр байгаа. Барьж гүгээд тэгээд эцэстээ одоо энэ нэг 5 жил гүөхөд бол энэ зах зээлийг зэгцлэх бүрэн боломж бол байна. Гэхдээ энийг яг төв банкнаас ч тэр за сангийн яамнаас ч тэр эдийн засгийн хөгжлийн яамнаас ч гэсэн бүгдээрээ мэддэг хэрнээ хин чинтэй одоо энэ махны яг энэ логистикийн асуудлыг хин ч дурддаг л дээ. Тэгэхээр бас энийг яг зэгцлэхгүй байх сонирхол байна уу? Эсвэл одоо ингээд суур инфляц нь одоо угаасаа л ийм юм чинь гэдэг нь сэтгэл дутж байгаа юм болов уу гэдэг асуудал. Хандлага байна л да. Ер нь бол яг одоо жишээ нь хин нэгэн гадны иргэн ирээд манай Монгол улсыг хөгжүүлэхгүй бид нар асар сайн ойлголоо шүү дээ. Сая Украины дайн дээр ч гэсэн харж байгаа шүү дээ. Европ бол Украиныг одоо Оростой толдуулаад авах сонирхолтой цэрэг зэвсгээр дэмжээд яг бодит байдал дээр бол улс орнууд бүгд өөр өөрийнхөө эрх ашигыг бодож байгаа. Гэтэл бид нар болохоор нэг юм гадны зөвлөх авчраал тэндээсээ юм сонсгоол тэр нь зөв гэвэл зөв байна, тэр нь буруу гэвэл буруу байна гэдэг үе одоо энийг ойлгочихгүй өнгөрчөд одоо болцсон байгаа байхгүй юу? Буюу энэ Монгол банкнд ажиллаж байгаа энэ хүмүүс ч өөрсдөө бид нар л энэ инфляцийг бага түвшинд барих гол ажил, суур ажлыг нуглах хэрэгтэй байна гэдэг хандлагын асуудал ийм зүйл чухал байгаа байхгүй ийм одоо тэгжээж бүгдээрээ ингээд тал товын секторын хөгжлийн төлөө улсынх нь болохоор тэрийг яаж дэмжиж хамтарч ажиллах уу гэдэг энэ төлөө бүгд л явахгүй бол зүгээр мөнгөний бодлогын онлоор бол ийм байд юм аа. Зээлийн хүү ингэдэг одоо бодлогын хүү ингэж өсгдөг мөнгөний хатуу бодлого гэдэг макро зохистой бодлого гэдэг гэл юм олон улсын Европ гэд биднээс одоо 20-30 жил төрүүлж яваа улсуудын юм яриа яваад байвал яриад яваад шүү дээ. Тэгэхээр одоо actually ялангуяа ажлын байран дээр энэ залуучууд гарч ирж байгаа нөхцөл энэ тал дээр бол маш тийм идэвхтэй байгаасаа гэж би бол хүсэж байгаа. Үнэхээр Монгол банкыг төлөөлж ажиллаж байгаа бол тэнд зүгээр нэг юм судалгааны ажил бичээ сууж байхаас илүүтэй яг үнэхээр энэ махны зах зээл дээр яах юм гэдэг дээр энэ явмаар байгаа байхгүй. Мэдээж одоо Монгол банкны ажил бол үндсэн ажил нь биш гэж ингээл
Тэрийг хэн үндсэн бишгээ тодорхойлцсон юм. Тийм үстэй. Европын аль хэзээний хөгжсөн улсуудын тэд нар тэгээ яриа сууж яхад зүй ёсных байхгүй. Гэтэл бүгдээрээ ч уучлаарай те 70 80 оны одоо Солонгос Японы үе дээр явж штэ. Төдий Монголд байгаа шүү гэдэг. Тийм учраас бид нар энийг ялангуяа энэ одоо олон улсын янз бүрийн юм ярихаас илүүтэй яг инфляцийг бууруулах хөрсөн дээр бууж нөгөө гудамжиндаа гармаар байна гэдэг чинь л яг энэ ярианаас тийм шүү дээ. Одоо өөрийн байшин дотор сухаас илүүтэй ингээ гараад алхаад юу болж ийн гэдэгтэй танилц гэдэг чинь л өөрийн 5 цагт одоо хүч чонхор дээр очиод тэр махны зах зээл яаж явагдаж байгаа судалгаа хиймээр шүү дээ. Бид нар чи асар хурдтай ингээл те өглөө 7 цаг гэж яхад бүгд бүх юм ингээ дууссан байдаг те бараг 6 цагаас дууссан байдаг. Тийм эрчтэй ингэж энэ зах зээл чи өөрөө хөдөлж штэ. Энэ зах зээл дээр доторын ямар орчин дэмжлэг хэрэгтэй, улирлын нөлөөг нь яаж багасгах юм, нийлүүлэлтийг яаж доктортой хангах юм, их одоо их сурвалжийн тодорхой малын махыг харилцагч иргэд яаж идэх юм ингээд энэ бүх юм чи ингээ хийчих юм бол нөгөө суур инфляц чи өөрөө энгийн ойлгохоор зүйл байгаа л да. Одоо хүчит чонхороос яг энэ худалдааны төвүүд болон супермаркетууд очиж авдсан шүү дээ. Тэндээс ч хүчит чонхор дээр эртлээ бас хідэн дамжлага дамжиж чинь. Буцаад супермаркет дээр ихтэй хідэн дамжлага дамжиж чинь хэр чинь тээврийн зардал харахгүй болоод байгаа хгүй өмнө өсөх нь. Ингээд наацхан ойлгохоор зүйлч гэсэн хинч барьж авч хийхгүй л юм даа. Тэгэхээр яг ийм төвшөнд одоо сая хоёлаа болж зөвхөн Монгол анкаар жишээ авч ярьлаа шүү дээ. Зөвхөн Монгол анкаар жишээ авч ярьлаа. Тэгээд яг ингээд яамдууд дээр яагаад ийм чадвах нь хэцүү байгаа юм бэ гэд эсвэл одоо Монгол анк ч юм уу эдгээр дээр ийм чадвах нь хэцүү байгаа юм бэ гэхээр Монгол улс ч өөрөө хүний нөөцийн ийм хямралд орцсон улс байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт хангалттай тийм туршлагатай хүний нөөц бол аюу ховор. Тэр хангалттай туршлагатай хүний нөөц байж иж хэцүү саяын юм реформистийн бодлогоодыг хэрэгжүүлж явах ёстой юм байл л дээ. Тэгээд тэр бас нэг суур шалтгаан юм болоо да гэж харж байгаа энэ яамдууд төр болж. Одоо цахилгааны үн дээр реформ ерөөсөө цахилгааны үн нэмснээс хойш явсангүй л дээ. Тэгэхээр ер нь дор чанд гэдэг хүн өөрөө яг энэ эрчим хүчний салбарыг реформ гэдэгт та итгэлтэй байна уу? Ер нь яг энэ салбараа өөрөө яг таньсан болов гэдэг. За яг одоо он гарснаас хойш дандаа л 85% гэл нэмэгдээ явчихж байгаа ш дулаан цахилгаан одоо удахгүй ус нэмэгдэж чинь тий. Тэгээ мэдээж олон жил бид нэр ингээд доктортой төрийн тогтоосон үнээр юм төлөө явж байгаа юм үнэ. Тэрийг бол үүсгэж чадахгүй штэ. Тэр нь ч гэсэн олон улсын түвшнээс одоо бага байгаа юм ч гэсэн бас үнэн тий. Гэхдээ тэглээгээд ард дэрэгдээ бөөлөдөд байж болохгүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо та хэд ийм бага юм хэрэгжилж ийж үн өсөхөд юм сүртэй эн чинь бараг шалахгүй алдагдлыг бараг бууруулахгүй хаана. Хэдэн жил үнэгүй юм хэрэглээ л гэж яриад байгаа. Ард иргэд рүүгээ яриад нь шүү дээ. Бид нар ямар одоо дурандаа хэрэглэгийг хэрэгэлсэн шүү дээ. Тэр чинь төр засаг өөрөө бодлогоо болоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хандлага нь өөрөө буруу болоо явж байгаа. Энэ дээр гол яг реформ хийдэг гол зүйлүүд бол нэг талд тэр хэрэглэгчийг мониторинг суur судалгааг бол маш сайн хийх хэрэгтэй байхгүй. Ямар өрхөөд хідэн дүүрний ямар тог цахилгаан дулааны төлөлтийн тэн дээр дунджаас доогоор орлоготой иргэд дээр ямар ачаалал үүсгэж байгаа юм өрхийн зарлагын бүтцийн хэдэн үеийн эзлэх юм цаашлаа хэдэн үеийн эзэлдэг болох юм ийм судалгаанууд маш хэрэгтэй байхгүй. Ингээд бүр болвол тодорхой бүлэг дээр туршиж үзээд тэндээс гарсан үр дүн эерэг байх юм бол ч юм уу одоо нийт массын хувьд хэрэгжүүлдэг ч юм уу. Тэгээд тэндээс гадна зүгээр одоо бүгдээрээ тэгдэж штэ. Нөгөө талдаа төөхүүд дээр одоо жишээ нь тэр томилгоо яаж явагдаж байгаа, хүний нөөцөө яаж сонгон шалгаруулж байгааг, компани зардал яг ямар түвшинд явж байгааг тузан харилцагчтай бүгд мэдэхгүй байна. Одоо ингээд иргэд бол бүгд мэдэхгүй шүү дээ. Тэгээд бүгд мэдэхгүй байгаа ийм харанхуй юм руу бид мөнгө өгöd байгаа байхгүй. Гэтэл нөгөө цааталт нь ландын тендер зарлаа сууж шүү дээ, тэ. Гэтэл бид нар ч одоо энэ ландын тендерний төлөө үн өсгсөн юм уу гэдэг асуудал гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө реформын үндсэн санаа нь эхлээд тэр төөхүүд дээрээ нэлээд сайн ажилланаа. Тэг бүх төвшөнд ажиллах нь ш засаглалын төвшөнд хүний нөөц санхүүгийн ил тод нээлттэй байдал бүгдэн дээр нь ажиллаад үр дүн гаргаж ирсэн тэндээс. За энэ төөхүүд өнгөрсөн хугацаанд ингэж ажиллаж ийм зүйл дээр ингэсэн байна, тэгсэн байна, алдсан байна, онсон байна те. Одоо энэгээр тэдээр нэмэхэд зардлыг нь бол тэдөө одоо cover хийх нь тий.
стил одоо энэ өөр ашиггүй байх нь гэдгүүдийг ингээд гаргаж ирмээр байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр шууд үн өсөж өрчин одоо хар гайгаар нь инфляц дээр 1-2 шууд нэмчихэж байгаа байхгүй. Яаж нэмж чинь гэхээр иргэд сонслоо, аж ахуйн нэгжүүл сонслоо. Маргааш нь бизнес дээр очиод орой талхаа хийх гэсэн чинь цахилгааны үнэ нэмэгдсэн. Тэгэнгүүт нөгөө чинь компани ашигаасаа бууруулах шаардлагатай болчиход идэг. Тэгэнгүүт үнэ нэмэхээс өөр аргагүй болчих. Талхныхаа үнэ нэмэх замаар одоо тэр цахилгааны дулааны үнэийг шингээж штэ. Тэгээ хөнгөлөлтөнд байхгүй болцсон бүр. За ингээд нөгөө инфляц дээр чинь нөлөөлөд эргээд дахиад нөгөө ард иргэд чинь одоо инфляцаар тэрийг төлж байгаа байхгүй. Үнийг ийм завхарсан заваа юм явуулж хахаар одоо жоохон судалгаатай попрохгүй юм хийхгүй бол ингээд энэний ард иргэд дээр ирж байгаа нөлөө нь аюу хүнд байгаад байна гэдгийг ерөөсөй ойлгохгүй байна. Тэгэд эдгээр өөрсдөө ер нь бол талах худалдаж аваа яг талахыг хэд гэдгийг мэдхүү. Өөрсдөө тогны мөнгө инновашны төлбөрөөр төлж үзсэн үү? Яг эний чинь эсвэл за өөрсдөө төлөх ёсгүй маа гэд тэднийг мэдэх тийм судалгаатай баймаар байгаа байхгүй. Тэр одоо ойрон тэр ажлын хэсэг нь одоо судалсан байлгүй дээ ботвол тий. Ийм юмыг харж ижил ер нь бол энэ реформ хийгдэн л дээ. Хамгийн энгийн жишээ авахад шөнийн тариф гэдэг баячуудад зориулсан шийдвэр болоод явцсан гэдгийг ер нь яг хорооных нь ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг л дээ үнэ хэлгээд. Уулын чинь нөгөө гэр оролт гэдэг шиг цахилгаан нар халаадаг айлуудад хөмлөлт үзүүлэх ёстой юм байсан бол яг нөгөө хуулийн цорхоогоор гэдэг шиг туслангийн бүсэд яг энэ дэших зайсангийн нөхцөл гэдэг шиг ингээ өгсөн чинь яг баячуудад ёстой шийдвэр болсон л та. Одоо энэ хөнгөлт чөлөөлтийн дийлэн хувь нь яг тэр чиглэл рүү явдаг. Ер нь энэ Монголд баячуудад зориулсан хөнгөлт чөлөөлөлт хуулийн цорхоогоор хэр их байна гэж харж байна. Эдийн засагт энэ хэр сөрөг нөлөөтэй гэж харж байна. Яг одоо бид нар чинь ингээл 30 гэр бүл энтергээл ярьдаг те зөвөр энийг яг юутай холбож илүүтэй ярьж болох вэ гэхээр баялагын шодрог ус хуулитай холбоотой ярьж болно. Бүгдээрээ ингээл ер нь бол одоо нүүрс гаргаал те алт цэсээ ухаал ингээл валют олоод ингээд байгаа компаниуд ашиг орлого олоод байгаа шүү дээ. Эчин бол бүгд ингээд тодорхой хэмжээгээр энэ тэнд баялаг бүтээж шүү дээ. Тэгээ манай бялуу одоо томорч байгаа нөгөө жилд одоо эдийн засаг нэг бод дээр 5-6 өсөд шүү дээ. Тэгэхээр бялууны хэмжээ чинь 5-6% ингээд томроод байгаа. Тэрийг хувааж авах дээрээ юу ачаад байгаа байхгүй асуудалтай болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр миний одоо гол ярьж байгааг ойлгосон зүйл гэх юм бол ийм багт. Гадныхын ирээд хувийн хвшлээ одоо ус төрөөс дэмжих ёстой гэд хэлсэн байдаг. Гэтэл тэр гадны шок хэмжлэгээний үед хэлсэн зүйл нь гол санаа нь болохоор нээлттэй хувьтай тэр хувийн хвшил гэдгээ нээлттэй хувьцаат компаниар ойлгож ярьжсэн байгаа байхгүй. Яагаад тэгэхээр Америкийн одоо баг Fortune 500 компани 496 нь одоо нээлттэй байдаг. Тэгэхээр төр хувийн хвшлийг дэмжих ёстой гэдг нь бүр орчуулаад хэлэх юм бол төр нээлттэй хувьцаат компанийг дэмжих ёстой гэд. За бүр дахиад орчуулаад хэлэх юм бол төр Эрдэнэс 5 толгой болон Апу, Хаан банк одоо юу гэдэг те эдгээрийг дэмжих ёстой гэж хэлэхээр байгаа байхгүй. Яагаад гэж юм гэхээр Апугийн хувьцаа эзэмшигт хэдүүлээ, Хаан банкны хувьцаа эзэмшигт хэдүүлээ, Эрдэнэс 5 толгойг хэдүүлээ. Тэгэхээр нөгөө өөрөөр хэлбэл тэр баялагийг хуваарлах процесс дээр яагаад вэ гэхээр хувьцаат компани хөрөнгөний зах зээлээр дамжуулаад олон нийтэд нээлттэй болгож байгаад иргэд бүх хувьцааг нь эзэмших боломжтой болгож байгаад төр тэрийг нь дэмжихээр өссөн өсөөгүй компанийн орлого нэмэгдэнэ. Эргээд ард иргэд нь бол хувьцаа олж ашиг болж орно. За Солонгос, Японы бүх жишээнүүдийг Солонгосын Samsung гэн тэ. Samsung гэхэд яг хамаарал бүхий этгээдүүдээр ингээ ботоор нэг 20% эзэлж байгаа. Үлдсэн Солонгосын ард иргэдийн тэтгэврийн сангийн мөнгөөр тэр Samsung-ийн хувьцааг эзэмшиж штэ. Гэтэл иргэд нь Canon дээрээ бүх юм дээрээ Samsung-ийг одоо рекламдж дэмжиж ингэж экспортлж олон улсад гаргалчлаа штэ. Тэгээд жижиг дунд бизнес нь Samsung-а тойроод хөгжсөн. Тэгэхээр нэг ийм бүтцтэй. Тэгээд Samsung нь өөрөө олон нийтэд нээлттэй компани төрөөс нь Samsung-а дэмждэг. Ингээ явцсан байгаа. Монголд бол тэрийг юу гэж орчуулсан бэ гэхээр төр хувийн хвшлийг дэмжих ёстой гингүү төр нөгөө нээлттэй компани байхгүй юм чинь хувьцаат компани байхгүй юм чинь төр хаалттай компани дэмжих. Хаалттай компани ямар компани гэр бүлийн компаниуд болсон. Тэгээд та анзаарах юм бол сүүлийн 15-аас 20 жилд бол гэр бүлийн бизнесүүд групп компани болтлоо томрлоо шүү дээ.
Тэгээ эргээд гэр бүлийн компанийн сул тал нь юу гэдэг вэхээр нөгөө давуу тал бий болгосон баялгаа хуваалцахгүй асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр л нөгөө нэг баялагын шудраг ус хуваалт гэдэг юм чинь гарч ирээд байгаа маа гэдгийг л одоо хэлэх гээд байгаа. За жишээ нь Эрдэнэс 5-7 дээр бүгдээрээ одоо ингээл ус төрчсөн барьсан гээл яаж ин гэхдээ тэр компани ногдол шиг тарааж байгаа үст. Тарааж штэ тий. Хүнд одоо 100 200 мянган төгрөгийн ногдол шиг тараагаад штэ. Энэ Эрдэнэс 5-7 шиг 20 компанитай болчих гэвэл тий ямар хэмжээний мөнгө иргэдэд ингэж орж ирэх. Гэхдээ тэр чинь бэлэн мөнгө тараалт биш штэ. Компани тодорхой хэмжээр ашиг хийгээ компани харилцах дээр байгаа мөнгийг иргэд рүү тарааж байгаа процесс болохоос биш Монгол банк мөнгө хэвлээд иргэд рүү тарааж байгаа биш байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тэр шодрог бус хуваарлт гэдэг дээр бол одоо тэр яг үндсэн санаа бол энэ дээр л яваад байгаа. Одоо энэ засаг хамгийн хэлэх дуртай үг нь цалин хөлсийг ер нь сүүлийн жилүүдэд байхааргүй нэмлээ гэдэг асуудлыг ярьдаг л да. За тэр нь чи яг хөө тодорхой хэмжээнд үнэн бодиттой нь үнэн. Гэхдээ энэ нь үнийн өсөлтөд идэгдчихэд байна л да. Тэгэхээр энэ дээр та юу гэж хэлэх вэ? Энэ чинь нөгөө одоо мөнгө урт хугацаанд нейтрал гэдэг онол одоо мөнгөний онол байгаа байхгүй. Тэр мөнгөний онол дээр Фридманы онол дээр яадаг вэ гэхээр ер нь бол цалин хөлс өөрөө бүтээмж дээр суурилж өсөөгүй ингээ өсгөнө гэдэг чинь дагаад угаасаа үнийн өсөлтийг ингээ бий болгочихд юм аа. Эргээд үйлдвэрлэл өсдөг юм аа. Тэ дүндээ дүн болоод үн өсөөд үлдчихдэг. Тэгээд үйлдвэрлэл өсөхгүй ингээд үршихгүй болчихд юм аа гэдэг угаасаа онол нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр цалин хөлс одоо өсгөнө гэдэг үг сайхан. Гэхдээ энэ юун дээр болж өсөх вэ гэдэг нь чухал. Энэ цалин хөлс өөрөө бүтээмж дээр суурилж өсөх ёстой маа. Тэгжээж үнийн өсөлт явагдахгүй харталт нь бүтээмж дээр суурилж өсөх ёстой. Бүтээмж гэдэгтээ маш энгийнээр юу гэж юм гэхээр нэг компани одоо 5 хатаас үйлдвэрлэдэг байсан бол ажилчдын бүтээмж энэ төр сайжраад одоо ингээд нэг компани үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж энэ төр сайжраад 5 хатаасаа яг тухайн ижил цагт 10 хатаас үйлдвэрлэгч хүчин чадалтай болохыг л хэлээд байгаа. Тэгээ энэ дээр суурилж өөрөө өссөн үн чи өөрөө зах зээл дээр инфляцийн зүрх юм бол бий болохгүй. Одоо болохоор яагаад вэ гэхээр төрөөс одоо төрийн байгууллагууд дээр за ингээд үн ингээ өсгöd тахаар нэгдүгürt хүлээлт гэж айгүй хүчтэй юм байгаа. Аж ахуйн нэгжүүд дээр, хувийн сектор дээр. Хүлээлт гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр за ер нь цалин өсөж байгаа юм чи ерөнхийдөө үн өсгөж чийдэ гэдэг юм хүлээлт байна. Тэр бол ингээ хүлээлтээр дагаад үн өсөд байгаа. Хоёрдугаарт цалин өсөж байгаа нэртэй хажуу талд нөгөө нэг реформ нэртэй тийм янз бүрийн үлгэн салган өсгсөн бодлогоч ч өөрөө инфляц дээр нь дахиж дарамт үсгээд яваад байгаа юм. Тэгээ эцэстээ ингээ харахаар бүгдээр цалин өссөн, үн өссөн. Тэгээ дүндээ дүн болчихж байгаа. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нэрлсэн цалин 220% өссөн байхад одоо бидний гэрээ яг цаасан дээр суугаад гэрээ хийдэг. 220% өссөн байхад бодит цалин бол нэг тэн дээр чинь нэг 45 орчим өссөн юмсан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд шүү дээ. 45. Тэгэхээр энэ хоёрын хоорондох ялгаа чи өөрөө үнийн өсөлт тэр чигээр явцсан байгаа байхгүй. Тэгэхээр иргэд бол одоо ингээ ажиллаа хийгээд яг явдгаараа л явж байгаа шүү дээ. Тэгээ жил болгоо нэг овийн секторт ажилладаг бол нэг гэрээгээ шинжилэл цалингаа нэрлсэн цалингаа өсгөөл хөргөн ингээл амьдралаа ингээ улам сайжруулчих гал эн чинь нэг үзээлээ шүү дээ. Нэг одоо үе ихтэй тоглоомтой адилхан байгаа байхгүй. Гэтэл нөгөө нэг хажуунаас нөгөө төрийн докторгүй бодлого нь орж ирж ханш инфляц хоёроор нүдэл тий хоёр эртээ хотох шиг нүдэж орж ирээл татвараар дээрээс нь сүүлийн 1-2 жил бол татвараар бол асар ихээр юу ялаа шүү дээ. Та дотор дээр ирэж одоо сүүлийн миний анзарч байгаагаар өдрүүдэд маш олон аж ахуйн нэгжүүд за зүгээр одоо дэлгүүр ажиллаулдаг ч гэсэн хүмүүс одоо уйлж лаягдж байна. Ер нь үнэхээр Монголд бас бизнес хийхэд үнэхээр хэцүү болжээ. Татвар гэдэг асуудлыг ярьж байна. За дээрэс нь одоо нөгөө тогттой холбоотой ч бас комментиг хэлж байгаа. Тэгэхээр яг энэ бизнес эрхлэгчид үнэхээр яг уйлтлаа бүр ингэж бархиртлаа ийм хүн нөхцөлд байна уу? Тадрын орчин. Тэр нөгөө нөөтийн өртөө байгууллага чинь 540 орчим тэрбум өртөө байгууллага жижиг дунд бизнес голцоо байгаад байгаа шүү дээ. Тэгээд жишээ нь эндээш дээр л хоёул жишээ аваацгээд ажилтан байгууллага хоёр ингээд төлдөг. За нэг 2 сая төгрөгийн цалин өгөхийн тулд баг нийт дүнгээр 3 сая 500 орчим мянган төгрөг төлөх шаардлага үүсчихэд байгаа байхгүй.
Жишээ нь яг иргэдийн нэрэлсэн цалин ингээд тодорхой хэмжээр байгаа ч гэсэн 34 орчим хувийг татвараас шууд аваад явж байгаа. Тэгээд дахиад 10% инфляцаар аваад явж байна. Дахиад 5% ханшаар аваад явж байна. Тэгээ ингээд зүгээр ингээд энгийнээр ингээд ботхоор нөгөө нэг 100% цалингаас чинь 50% нөр катлаа хийчихэж байгаа. Шууд болон шууд усаар. Шууд нь болохоор татвар, шууд ус нь болохоор үнийн өсөлт, ханшийн уналт хоёроор. Тэгэхээр чин яг хуу иргэддээр бууж байгаа нийт дүнгээр ингэ байгаа шүү дээ. Эн чинь бол зөвхөн цалингийн орлого дээр шүү дээ. За үйл хөдлөлийн татвар байна. Машины татварууд ороод ирнэ. За машины татвар л ихэд одоо бараг хэд дахин нэмэгдэж байна. 100 мянга төлдөг хүн чинь бараг 500 мянга төлдөг болж шүү дээ. За үйл хөдлөлийн татвар энэ төр гэдэг ингээд яг эдийн засгийн харилцаанд орох бүх момент болгон дээр нь татвар тавьчаад энийг бол би Америк шиг ч юм уу эсвэл одоо эдийн засгийн нэлээд албан эдийн засгийн нэлээд ихтэй далд эдийн засаг багтаа за хөгжлийн төвчний хувьд одоо манайх ч принтер маркет буюу одоо хөгжиж буй орн гэж явдсан шүү дээ. Хөгжиж буй орн биш хөгжингүй орнууд дээр энэ татварын бодлого ч өөрөө одоо хэрэгжиж явдаг байхгүй яг энэ хэвээр. Манайх шиг ийм хяналт багтаа ийм улсад яадаг вэхээр хэрвээ ингээд татвараар ингээд дарамтлаад байх юм бол далд эдийн засгч угаасаа цэцгэлнэ. Одоо нүүтгүүн ингээд хэдийнэ гараад тэгээд шүү дээ далд эдийн засаг руу орохоос өөр аргагүй. Ягаад бол орохгүй бол эн чинь өөрөө дампуурах гэдэг шүү дээ. Тэ. Тэгэхээр ямар нэгэн гаргалгаа байж байгаа тийшээ далд эдийн засаг руу яваа орчин. Эргээд нөгөө ил эдийн засаг, албан эдийн засаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй чинь татварын байцаагч нараа гэж хүчтэй оруулаад тэднэр дээр нь улам хяналт ихсээд нөгөө компаниудын өсөлтийн боломжууд нь саардаг ийм сүр нөлөөтэй. Тийм. Одоо яг процесс нь яагаад вэ гэхээр чинь штэ улсын төсөв бүрдүүлж байгаа. 21 аймаг Улаанбаатар хот дадаа гэдэг тийм ингээ бүрдүүлж байгаа. Тэгэнгүүт одоо улсын төсвийн 1-р сарын орлого 45% буурлаа гэхэд сангийн яамнаас яах вэ? Татвар ерөнхий газар л одоо лүндэн буулгана штэ. За тэр лүндэн татварын байцаагч нарт дээр ирээ. Татварын байцаагч нар нь ер нь бол мэдчихэж байгаа ш татварын байцаагч нар Монгол улс ямархуу нөхцөл байдалтай байгааг хин татвараа яаж төлдгийг хүсвэл хэнийг дуудах ёстой бүгдийг мэдчихэж байгаа. Тэгэл эхнээсээ эхлээл залгаад эхлэв ш татвараас ярьж ийн ингэж ин тэгж ин танах ингэсэн байна гэл. Тэднэрийж буруу биш л те тэр чи ажиллаа хийж байгаа хүмүүс. Дээрээс нь тэгээд тушаачж байгаа учраас. Тэгэхээр яг хөө тэр энэ жил нэлээ ихсэх байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл нүүрснээс болох орлого, экспортын орлого буурсан учраас ер нь энэ татвар дээр нэлээд хянамга болчих واخ. Тэгээ миний хэлээд байгаа санаа нь энэ татварын энэ бодлогын иймэрхүү юмнууд чинь хөгжингүй орнууд дээр хэрэгждэг зүйлс шүү. Эргээд эдийн засгаа далд эдийн засаг руу оруулаад буруу жишээ зөвлүүлээд байгаа юм биш үсттэй. Тэ. Тэгээд өөрсдөө урсгал зардлаа бууруулахгүй. Тэ. Жил болгон одоо өндөр урсгал зардал гардаг тэ. Тим хэрнээ наадталтаа ард иргэдээсээ татвараа нэмээд идэг. Ийм тэгвэл хариутай бол бариутай гэдэг шиг адилхан байл л да. Бид нар урсгал зардаа 4 их найдаар буурууллаа. Тэгвэл татвараа бид нар ингэж хийвэл хүнд чинь ингэж одоо энэ ард иргэдчийн ерөөс тэнийг биш байгаа даахгүй. Энэ хүмүүс ерөөсөө ингээ ард иргэдэг айгүй ингээ маас хар маас ингээл тасаад идэг. Хүн чинь айгүй ухаантай. Одоо яагаад тэгэхээр энийг мэдж байгаа байхгүй. Юу нь зэвүүцээд байна гэхээр шодрог бус тэр нөгөө одоо шодрог бус байгаад нь л дургуцаад байгаа байхгүй. Одоо зам дээр 2 машин явж 3 урсгалтай замаар явж илээ гэж бодоход 2 урсгалыг байнга явуулаад нөгөө урсгаланд явахгүй хараал зогсоод байгаа байхгүй. Олон жил хар зогсож байна. Тэгэхээр хүмүүс ч энэ нөгөө шодрог байдал одоо нийгмийн морал иймэрхүү юм дээр чи өөрсдөө игдүүцээд байгаа байхгүй. Түүнээс юм ойлгохгүй бол биш тий. Тий. Тэрийг бид нар маш сайн ялгах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам ер нь ажиллаа хийж чадчихэв үү? Төсөвгүй яам л шүү дээ. Монголчуудад төсөвгүй яам чи юм хийхэд аюу хэцүү болцсон тий. Тэгээ төсөвгүй яам болохоор нөгөө яамнууд нь ч гэсэн үг энтрийн тоод юм уу. Миний зүгээр одоо бодож исэн зүйл үндэсний шинжлэх хөгжлийн хороо гэдэг та санаж байгаа бол 2012 он энтерт байжсэн. Тэр үед бол энэ одоо Монгол улсын энэ урт хугацааны хөгжлийн стратеги, дунд хугацааны хөгжил, богино хугацааны одоо бодлого хөтөлбөр айгүй гоё уягдж явдаг байсан гэж би бол боддتي. Урт хугацаанд бид нэр ингэн, дунд хугацаанд бол ингэн, тэхийн тул богино хугацаанд ингэх ёстой юм байна гэд арай нэг юм сонгуулийн бүчлгөөс ялгаатайгаар ингэж улсын хөгжлийн бодлого өөрөө тодорхойлогдож явдаг байсан. Одоо болохоор зүгээр юм нэг юм
алсын арай 20 50 гээд нэг юм wish одоо хүслийн лист маягийн юм тавьчихсан. Тэгээ тэндээ одоо мэдхгүй одоо тухайн үед одоо судалгаа хийсэн л байх. Одоо тий. Гэхдээ тэр чинь нөгөө алсын арай 20 50 ингээд дунд хугацааны бодлого иймэрхүү юм чи хоорондоо ерөөсөө уялдахгүй. Тэгээ Монгол Улсын хөгжлийн бодлогын хөтөлбөр яаж явдаг болсон гэхээр улс төрийн намын сонгуулийн циклээр явдаг болсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Эцэст нь ер нь дүгнээд хэлгээд энэ оныг төгсгөл тэр нь ямар хуу эдийн засаг бидний хүлээж авах вэ? Тийм, татварын хувьд нэлээд хүнд нөхцөл байдалтай аж ахуйн үеэр гэдгийг татварын хувьд нэлээд байцаагчдаар нь одоо зовоосон тий. Инфляц ч 2.7 тоонд бодлогын хүч өндөр, зээлийн хөө буурахгүй тий. Иргэд дээр бол нэлээд нөгөө нэг өстой нөгөө хаш жил байна гэдэг чинь үний юм шүү гэж бодох гэдэг шүү дээ. Нөгөө их нялхас жирийн иргэдэд одоо тий харш жил байна гэж хэлсэн байсан шүү дээ. Тэр чинь яг одоо эдийн засаг дээр л үнэхээр харш жил байна л та. Тий. За бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ сэдв шийдэл ярилцлагын энэ удаагийн дугаарт эдийн засагч Бат Зоригтой за 2025 оны төсвийн асуудлаар эргэн тойронд нь ярилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.